Хуучиршгүй шин хувиршгүй мөн. Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн монгол хэл утга зохиолын ангийн 1986 оны төгсөлтийн 40 жилийн ойд. Монгол Улсын их сургууль Монгол оронд шинжлэх ухааны эрдмийг дээд боловсролоор олгодог болсон шинэ түүхийн анхны их сургууль. Чухамхүү эндээс л шинэ Монголын анхны сэхэтнүүд, бичгийн мэргэд, эрдэмтэн докторууд, нэрт эмч, ардын багш, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, инженер техникийн ажилтнууд төрөн гарсан түүхтэй. Эрдмийн сургуулийнхаа 40 жилийн ой босгон дээр бид энэ сургуулийн оюутнууд болсон минь нэгэн насны амьдралын минь хамгийн гайхамшигт мөчийн нэг байв. Эх орныхоо 21 аймаг Улаанбаатар хотын сургуулиудаас уралдаанд шалгалтаар шигшигдэн сонгогдсон бид амьдралынхаа хамгийн чухал алхмыг хийж чадсандаа сэтгэл нэн уяг байсан цаг тэртээ 45 жилийн өмнө билээ. Аав ээжийн гэрээс дөнгөж гарч амьдралын их замын ихэнд хөл тавьсан бид их сургуулийнхаа хаалганы алтан бариулаас зөөлөн татаж алхан орж байсан тэр цаг хугацаа инүүхэн мэд санагдана. 50 гаруй оюутан 2 анги 4 групп хуваагдаж их монгол хэлнийхээ эрдэнсийн арлыг судлан их аянд гарч байлаа. Төвдийн групп, манжийн групп хэмээн хуваарлагдаж их холд сонсогддог байсан эдгээр хэлийг судалж эхлэхэд хэн бүхэнд сонирн байсан буйзаа. Босоо монгол бичгийнхээ дэтэм, шүд, гэдэс, орхицтой жинхэнэ ёсоор ойртон танилцж хагархай га, ихийн ма, ходоодны жаа гэх мэт төвд хэлний этгээд сонин үсгийг нүдэлж дусал бинт химэн хачин нэр томьёотой манж хэлний нууцыг хайж эхэлсэн тэр мөчөөс бид эрдмийн аянчид болсон билээ. Чухамхүү бичиг үсгийн гэрэлт мөрүүдийн дэрэгдээс гайхам нөхөрлөлийн маань түүх бичигдэж эхэлсэн. Энэ эрхэм түүхийн хуудас 4.1 гэтлэн үргэлжилж өнөөдөрт биднийг авчрав. Энэ цаг хугацаанд бид хэнийгээж мартсангүй. Хинж ангийнхаа андуудаас холдсонгүй. Оюутан ахуйн андуудаа нэгэн насны нандин нөхөрлөө гэсэн чин сэтгэл, бат итгэл он цаг өнгөрөх тусам батчин гүнзгийрсээр байгаа нь жинхэнэ үн цэн мөн буйзаа. Эрдэмт шамдаж, хөдөлмөрт зүтгэж, дуулж, хуурдаж, хөгжилтөж, наргиж, дурлаж, жаргаж явсан оюутан насны он жилүүдэд манай ангийнхны бусдаас ялгарх онцлог юу байсан бэ? Энэ асуултад эвийн эрхэмлэл, элгэмсүү дотн нөхөрлөл хэмээн хариулж болно эцээ. Бид үнэхээр дуурвал дуу нэг, докторвол хүчнэгтэй сайхан хамт олон байснараа бахархах эрхтэй. Оюутны он жилүүдэд эрдэм сурлагын танхимдаж, эрчимт хөдөлмөрийн талбардаж, урлаг соёлын тайзандж манай ангийнхан амжилт алдрын тэргуунд гялалзаж явсан. Ганцхан жишээ дурдахад 1984 оны шинжилгээр Монгол Улсын их сургууль социалист уралдаанаа дүгнэхэд нийт 107 ангиас манай анги төрүүлж 107 ангийн дараагаас манай ангийн дарга 1-р байр эзэлж байлаа. Түгэрч зогсохгүй сүлд модны наадмаар зарласан ханын сонин, зурагт хуудасны уралдаанд инх тайвны маань урлсан ханны сонин төрүүлж Бат ирээдүгийн зурсан зурагт хуудас бас л тэргүүн байранд шалгарч байлаа. Манай сургууль, бидний факультет бол чухамхүү эрдмийн цэнгийг булгийн дүүрэн ундрахтай өргөө байв шүү. Аавга шадвын лувсан бандан, цэндийн дамдын сүрэн, бимбийн эренчний тулгыг нь тулж, галыг нь батраасан энэ голомтод өсөж торнож, халуун дулаан элчийг нь мэдэрсэн бид юутай азтай. Чойжил сүрэн, далах чав, мишиг, чой лувсан жав, мөөмө, баян сан, Сүхбаатар, буян тогтох, мөнх амгалан, алтан цэцэг, бүрнээ, жамба жамц, дулам, төмөр хуйг, бор, арслан, сэлэнгэ, цэгмэд гээд эрдэм төгс багш нараар хөтлүүлэн замжлуулсан бид муу явахын учир үгүй бөлгөө. Энэ дашрам 5 жилийн турш биднийг түшиж тулж хайр инэрлээ харамгүй хайрлсан цэгмэдийн Сүхбаатар, гүндүүгийн буян тогтох багш нартаа бид талархах сэтгэлийн асрах өртөө билээ. Бидний марташгүй дурсамжийн нэгэн хэсэг зун, намрын ажлын бүхчим халуун, жиндүү өглөө, ногоон хөндөй, шаргал талд бичигдсэн төмс хурааж хадлан хадаж, өтрөмд будаа буулгаж,
Зойронд байцаа хурааж явсан тэр өдрүүдэд өндөр бүтээлийн болцол дуралдааны ялагч нь гагцгүй манай ангийнх нь л байдаг байлаа. Төв аймгийн бүрэн сумын гэрэлтийн хөндөд бэлчээр хашаалж, дунд говийн адаацагийн сүм хөх бүрдэд барилга барьж явсан тэр өдрүүдэд хөдөөгийн уудмыг ажил хөдөлмөрийн амт, аялгау дууны их шиг амлал үерхлийн гайхамшигар чимж явснаа эргэн дурсахад юутай сайхан. Ийхүү бид Эрдмийн их сургуулийнхаа танхим 5 жил суралцаж, монгол хэл утга зохиос судлагч, монгол хэл уран зохиолын багшийн диплом өвөртлөөд эх орныхоо өнцөг болон бүрлүү тархан утсан. Гэхдээ энэ шин зам их холд үргэлжлэгч, эргэж андуудаа ирэх эгээрлийн зам байсан. Андууд минь багш, захирал, төрийн албан хаагч, сэтгүүлч, орчуулагч, бизнес эрхлэгч гээд янз бүрийн лалав хаясан. Гэхдээ их хэлнийхээ манааж байх, эрдэм ухааны аянчин байх эрхэм зорилгоос огтхонч холдоогүй. Ихтэйд сургууль, коллеж, цэцэрлэгт багшилж, тэдгээрийг өдөрцөн нь цөөнгүй. Эзэмшсэн мэргэжлийнхэн дагуу ардын багшийн эрхэм албандаа тууштай үнэ зүтгэсэн 10 гаруй хүн бий. Төрийн албанд ажиллаж түмний төлөө зүтгэсэн хүмүүс ч нэг биш. Ер нь манай ангийнхан очсон газар, ажилласан байгууллага бүртээ амжилт бүтээл дүүрэн, сайн нэртэй, сайхан амьдралтай явсаар өнөөг хүргэж байна. Ангийнхны дотроос Монгол улсын ардын багш нэг, гавьяат цолтон 5 төрөн гарч, хэл шинжлэх ухааны доктор солыг 3 хүн хүртээд байна. Ийм алдар цолны эзэн болох зүтгэл бүтээлтэй хүмүүс олон учраас цаашдаач олон төрөн гарна гэдэгт бид итгэдэг, хүлээдэг. Баяр хөөр дүүрэн бас дахин цуглана гэдэгтэйж эргэлзэдгүй. Хэн нэгний маань баяр жаргал, бидний ч баярлан хөөрөх чухал учир шалтгаан байдагт бид аль хэдийнэ дасчээ. Бид өөрсдийгөө үлзийд үүдтэй, хүндлэлт хоймортой, дулаан, зөөлөн, нэг л халуун ам бүлийнхэн гэж тооцдог. Тиймээс өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан тооцож уулзцаадаг. Эрдмийн их сургуулаа төгссөний 20, 25, 30, 35 жилийн ойг тохиолдуулан анд нөхдөө сансан сэтгэлээр алга дэлгэн цуглацгаасан. Уулзалт бүр өөр өөрийн онцлогтой, дурсамжтай байдаг. Тэдгээр уулзалтын дүрс бичлэгийн хэсгээс төлөвлөе. Хуучин эдгээр бичлэгүүдээс хуучин биш. Цоошин дурсамж амьлан гэдэгт итгэлтэй байна. Бид сүйд нь 6 хараад юм уу энэ камерын хамтыг харах юм бол нэр энэ өдрийг ингэжээж үлээ тэр надад нэг тийм үг хэлчих үлээ би санагдаж магадгүй. За хүний зур магадгүй бид нар сайхан найз нөхөд 20 жилийн найз нөхөд би бол энд тэр багч арилгахааргүй энэ цаасан дээр бичсэн нөхөрлөл бидний дунд байгаа тийм энэ сайхан нөхөрлөл цөмрөн бодож бэлжиж явцгаа. Би ч одоо бүр 17 8-нд та нараас түрүү дайлын ихнэр болж ирсэн шүү дээ. Нөгөө насан бүрд эмээмэн гэдэг ариун жаргалаас нацаагийн. Ингээд дуу болгоно энэ дуунуудыг явахаар хамгийн түрүүнд хинээс анх сонсч л болсон. Дийшгэлт айгу үлдсэн байдаг байна. Тэгээд энэс аймсаа толготой гэдгийг бид аюу гоё доо яаж. Тэгээд гэдэг яаж байгаа. За дуулж хараа шүү. Шандус чангара. Чим гайгүй штэ ер нь те. Сайн уу? Чи ямар сайн уу? Чигээр давхар орчээ. Ичингээ өстэй. Розен. Хана арга чи байхгүй. Яаж чи бас хэвтэй. Чи бас. Оцэг айгаа. Ингээд атаа. Чи Энд хадаач тэгэхээр юм яа юм бэ? амид үлдээтэй. Одоо баяр одоо нөгөө
Мэрбэн гэж бэлдээд байсан чи орж ирдэг байх. Гайгүй юм хоёр шалгаад нэг юм эм хийсэн чи амт орж ирэхгүй. Бидний өргөнүүд манай ангид алтаж орж 5 жилийн дараа 1986 онд төгсөж байлаа. Тэрнээс хойш 25 жил өнгөрч. Сургуулийг яг 86 онд 56 авах төгссөн байна лээ. Тэгээд бид нар манай ангийн нэг онцлогууд эдгээр ангид орсноос хойш зарим доошоо үтсэн дээрээс орж ирсэн гэх мэтчлийн хийм хүмүүсээ өөрийнхөө ангид гэж байнга тооцож явдаг. Энэ утгаараа бид 60 хүн миний тооцоо магадгүй 62 болж байгаа юм шиг. Тэгээд хатчаа дээр явсан одоо Монгол багтаа гэж юм уу? Энэ үйлдэл сайн хавуу үйлдэл хийсэн. Nes одоо энэ бол сайн гоо гоо 35 хүн ирсэн байна. Энэ нэг хүн зүүн цаана 2 зүүн дав 3 бас ирсэн. Ганцхан нэг жоо ажилладаг би шоуд нэг амттай болж байсан надад нэг зүйлсэн байна. Би ч энийг харин нэг юм. Тийм Батбаатар дарагтаа, цогцолмадаа, дарагтаа ч бас дарга гэж хэлэхгүй байна. Тийм. Насаараа дарга явцсан. Сэрдийн дарга байдаг, мэржлийн хяналтанд байдаг, наад чинь байхгүй юм. Тийм нь бас юу. Чи чинь 1 сар байсан биз дээ. Энэ жил бид их сургуульд элсний 45, төгссөнийхөө 40 жилийнхээ ойн уулзалтыг хийж байна. Цаг хугацаа он тоолол дуусашгүй, тасралтгүй үргэлжилнэ. Энэ их урсгалд бидний нөхөрлөл хуучрашгүй шин, дуусашгүй мөнх орших болно. Хүмүүс л түүхийг бүтээдэг. Манай ангийнхан ч гэсэн өөрийнхөө гэр бүлийнхээ, байгууллагынхаа, сумынхаа, аймгийнхаа, бүр улсынхаа ч түүхийг бүтээлцээр яваа. Тэдгээрийн дотор Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн монгол хэлний ангид 1981-ээс 1986 онд суралцаж төгсөгчдийн онцгой нэгэн түүх бичигдсээр байна. Түүнийг миний найз манай ангийнхан хизээч үл бүдгэрэх гэрэл түсгээр тойрдог билээ. Энэ түүхийг хэрвээ сөхөж харвал инээдхөр, баяр жаргал, үнэн сэтгэл илүү тод үнэртэй. Тэнд анд сайхан нөхдөө гэсэн чин зүрхний тод цохилт бүлэглэн цохисоор байгаа. Хүн хүндээ нөхөр байхын, хүсэл итгэлээ шингээсэн андал оршихын учир нь энэ буйзаа. Эрхэм дотны андууд, та нарынхаа 4 гарвныг туулсан чин сэтгэл, бат итгэл, эрхэм журмын нөхөрлөлт нь мэхийн ёслий. Хуучиршгүй шин, ховиршгүй мөнх. Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн монгол хэл утга зохиолын ангийн 1986 оны төгсөлтийн 40 жилийн ой.